Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Амар мэндэ амгалан сайн байна уу? Эрхэм хүндэт үзэгчтэй. Монголын адуучдын холбоо Хинтээ аймгийн Баянгадар сумын засаг даргын хамгийн газар Баянгадар сумын адуучдын холбоотой хамтарч Хан Хинтээ аймгийн зүүн бүсийн авраг шалруулах адуучин дэмжээнийг Баянгадар сумн дээр амжилттай зохион байгууллаа. Домог түүхэн мөн хөрсөн онон мөрний хөвөө дөөрлөг нарсан сүндрэлсэн ариун нутаг их хатдын үлгийн нутаг Баянгадар сум ирээдүгэ өв соёлоор гэрэлтүүлсэн өлзийт нутаг. Энэхүү тэмцээнийг Баянгадар сумын адуучдын холбоон тэргүүн Ганбаатарын соёл сайхан тэргүүтэй хамт олон зохион байгуулсан юм. Өнөөдрийн тэмцээнд Баянгадар сумын засаг даргын хамгийн газар мөн Пим малчид адуучид сэтгэл зүрхээ нэгтгэн ажиллаа. Тухайлбал Сайхан багийн малчин Чулуунбаатарын мөнх сэргэлэн, Сайхан багийн малчин Сингбаатарын Жамсран, Төгсөөгийн Мөнхбаатар, Сайхан багийн Монгол улсын авраг малчин Дугуйрдашин Батхуйг, Жаргаланд багийн аймгийн авраг малчин Шагдар сүрэнгийн Шарвдорж, Жаргаланд багийн малчин Дамдын сүрэнгийн Отгонбаатар, Адраг багийн малчин Оюн бэлгийн Баасан сүрэн, Оюн бэлгийн Баяр жавхлан нар ивент гэж оролцож өнөөдрийн тэмцээн уралдаанд өөрийн адуун сүргээсээ ивент гэж оролцсон Адраг багийн Ган Дөмрийн Баяр сайхан, Ганбаатарын соёл сайхан, аймгийн авраг адуучин Мөнхболтын Жавхлан баяр, Жаргаланд багийн адуучин Отгон даваагийн Болор Эрдэнэ, Лавгагийн Гандаваа нар дэмжин оролцсон бол адуун сүргээ гарган тэмцээнийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Жаргаланд багийн адуучин Энх тайван сумын алдарт уяач Батгш нартаа чин сэтгэлээсээ баярлсан талархснаа илэрхийлэхийн зүйтэй. Хинтээ аймгийн зүүн хойно хэсэгт орших Баянгадар сум бол байгалийн үзэсгэлэнт тогтоц, байгаль дүүх, өв соёлоо өнөө хүртэл хадгалан үлдсэн Монгол орны бахархал нутгийн нэг юм. Тус сум нь 1923 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Халахын Цэцэнхэн аймгийн Хөвчин Жануугийн хушууны нутаг байжээ. Баянгадар сум нь онон мөрний сав нутагт орших бөгөөд ой таг тал хээр хосолсон өвөрмөц байгальтай. Нийт нутгийн дэвсгэрийн ихэнх хэсэг нь онон балжийн байгалийн зохицуулбарт багтдаг тул ан амтан ургамлын олон төрлийн зүү хэлбэртэй 100 цаг нь ногоон хөндөй дөөрлөг нарсан сэтгэл сэргээж өвөлдөө мөнгөн цагаан засанд хучигдсан сүрлэг төрхөөрөө хүний сэтгэлийг татдаг. Энэ нутаг нь Монголын их хаттын өлгийн хэмээн алдарсан түүхэн газар билээ. Баянгадарын ард түмэн эртнээс мал ахуйгаа эрхэлж адуу малынхаа буян гişгээр амьдарч ирсэн хөдөлмөрч ёс жаншлаа эрхэмлдэг хүмүүс юм. Онон мөрний хөвөө нь дөөрлөг нарсны төгөл түүхэн дурсгал газрууд нь тэн иргэдийн бахархал төдийгүй аялал жуулчлалын үн цэнтэй бүс нутаг болж Монгол дүүхийн байгаль өв соёлын үнэт өвийг өөртөө шингээсэн Хан Хинтийн хишиг нутаг юм аа. Ийхүү Хан Хинтээ аймгийн зүүн бүсийн авраг шалруулах адуучин дэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Чин жанан өнгийн хөшөө Монгол хаттын өлгийн нутаг Хинтээ аймгийн Баянгадар сумын Жаргаланд багийн нутагт Хинтээ аймгийн зүүн бүсийн авраг шалруулах Монгол адуучин 2026 тэмцээн эхлэхэд бэлэн болоод байна. Эрхэм хүндэт адуучдаа та бүхнийхээ өмнө Хинтээ аймгийн Баянгадар сумын засаг дарга Оросогийн Шагдар таныг хүндэтгэн урьж байна. За сайн байцгаана уу? Та бүхнийхээ өнөөдрийн төмөн амглан айлтгаж байна. За өнөөдөр манай суманд Хинтээ аймгийн зүүн бүсийн адуучны зүүн бүсийн авраг адуучин шалгаруулах тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. Одоо энэхүү арга хэмжээнд баан тэмцээнд баан
9 сумын нийтдээ 35 адуучин оролцохоор ингээд бүрдүүлсэн байна. За сүүлийн үед Монгол адууг алдаршуулах адуутай холбогдолтой өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор адуучдын авраг шалгаруулалт тэмцээн уралдаан бүсийн болон аймаг сумын хэмжээнд өргөн дэлгэр зохион байгуулагддаг болсон. За одоо удахгүй үед л одогт 7 сарын 13-ны өдөр дэлхийн Монгол адууны баярыг бас мөн тэмдэглэн өнгөрүүлж байна. За энэхүү арга хэмжээнд бас нийтдээ Монгол улсын өнцөг булан бүрээс нийт 330 сумаас нийт адуучид оролцож адуутай холбогдолтой өв соёлыг Монгол адууг дэлхийн өвд бүрдгэх энэ ажлын эхлэлийн арга хэмжээнүүд ингээд явагдаад эхэлж байгаа. За тэр дундаа монголчуудын шүтэн болж ирсэн адуутай холбогдолтой өв соёл, мөн дээр нь адууны түүхэнд байгуулсан гавьяа зүтгэл энэ бүгдийг бас үндсээр болгож адуутай холбогдолтой энэ арга хэмжээнүүдийг улсын хэмжээнд зохион байгуулах зорилготойгоор нэлээд өргөн дэлгэр үйл ажиллагаа явагдаж байна. За Монгол адуу гэдэг бол Монгол төрийн түүхэнд гүйцэтгсэн тэр дундаа нүүцтийн ахуй соёлд хамгийн их үүрэг гүйцэтгсэн амтан байдаг. Тэр жагуулгаараа төрийн сүлдэндээ адуугаа дээдэлсэн байдаг. Мөн дээр нь монголчуудын мандан мадрах энэ бүхэл цаг хугацаанд Монгол адуу түүхэн үүрэг гүйцэтгсэн гэдгийг төгс удирт өргөн дэлгэр тэмдэглэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл ажилт гүрэнтэй холбогдолтой үед за Чингисийн баатрууд Монгол адуугаараа Гямлын улсыг давж дэлхийн бүс төрийг 2 тойрох хэмжээний аян дан хийхэд Монгол адууныг үүдгсэн үүрэг орой их өндөр байдгийг төгс удирт тэмдэглэгдсэн байгаа. Тийм учраас сүүлийн жилүүдэд энэ Монгол адуутай холбогдолтой өв соёлыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээнүүд өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдж байна. За одоо өнөөдөр энэ зохион байгуулж байгаа арга хэмжээг манай Баян сумын соёл сайхан даргатай адуучдын холбоо засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа. Мөн дээр нь энэ арга хэмжээг адуучдын холбоо засаг даргын тамгын газар аймаг сумын мянгат малчид сайн малчид маань ивэн тэтгэж оролцохоор ингээд онцлогтой болж байна. За ингээд өнөөдрийн Хинтээ аймгийн зөв бүсийн авраг шалгаруулах адуучийн тэмцээний үйл ажиллагаа нээсний мэдэгдээ. Ингээд тэмцээний үйл ажиллагаанд амжилтыг хүсье. Та бүдийг адууны босоо цагаан хийхээр иймэр өн мөнхөд ивэн тэтгэх болтугай гэсэн зүйтэй цаг яриадыг өргөн дэвшүүлье. Сонор хайхны ингээ сайлгын хансан хүлгэмнэ хоёр токмос ундалсан ховорхон төрсөн ажнаа минь цацлсан хээр давхлтай туулаа хээр цалгсан их домогтой Монголын тал хэрэг өмбөлсөн алтан тоостой унган хурдын хурдаа буян хишгийн далгатай дунхадтай хэрэг Саахан Хинтээ аймгийн зүүн бүсийн авраг шалгаруулах адуучин тэмцээн Хинтээ аймгийн Баян Адар сумнаа амжилттай зохион байгуулж байна. За эхний сум болох Хөвчин Жанвангийн хушуу буюу одоогийн Хинтээ аймгийн Бэндэр сумын шилдэг 3 залуу гарч ирж байна. Саалцсан бартай гарч ирсэн адуучин бол 2026 оны Бэндэр сумын авраг адуучин Жамсрангийн Батэрдэн, аймгийн авраг адуучин Зогтойрын Сумья, сумын аврагта шарналт байрын шалгарч ирсэн Намсраа Жавнар гарч иржээ. За Бэндэр сум бол одоо их уурагчдын үлгийн нутаг, сайн олон адуучид төрөн гарсан нутгаа. Аймгийн авраг адуучин Зогтойрын Сумья саарл бартай гарч ирсэн. За улсынхаа бүсээс мөнгө медаль үрдэж байлаа. Аймгийн аврагаас 2 медаль, сумын аврагтаа 2 удаа дөрүүлсэн. Морьтой шургууны ганцбар гарсан. Уурга алдчихлоо. Дөрвөн наашид төгсөн явган шургуун дээр нь тооцол алдаж байгаа юм байна. За Бэндэр сумираад намсрааж явсан. Саарл бартай. За шүүр алдаж байгаа юм байна. Уурга нөгөө талдаа сэлгсэн боловч уурган дээр нилээн дутлаа. За морьтой шургуун дээр нь 3 мөр, за 2 мөр гарсан. Ерж ширүүн биш юм да. Уургалсан.
За аймгийн аврагтаа оролцож ирсэн адуучаа бас л сайн залуучуудын нэг Хинтээ аймгийн Мэндэр сумын Саанамсраа жоо явган ширүүн дээр шургуулад 6 оноо аваад нийтдээ 15 оноотой болж байгаа юм байна. Өөрөө шүүрэн дээр бүхэл оноо авсан болчтой өнөөдөр 24 оноотой болоод дээшээ гарч ирэхээр байлаа. За Мэндэр сумын сүүлийн адуучин, сумын авраг адуучин Жамсрангийн Батэрдэн саад шүүраа шүүрээд уургаа шүүрч байна. За сумын аврагтаа нэг удаа төрүүлээд 2 дугаар байр шалгарч байсан, 3 дугаар байр шалгарч байсан. За бас л олон тэмцээн оролдонд оролцож байсан адуучаа мөртөө ширүүнээр алдаж байгаа юм байна. Явган дээр алдах юм бол тэмцээнд өндөрлөн 2 бэр гарсан. За 2 мэр ширүүн урдуур нь гарсангүй дээ. Хэдий уурны хувь иргсэн ч гэсэн одоо урдуур нь гараагүй эргээд буцсан. Тэгэх юм бол дахиж ууруулж бас болдог. За хурах тосхны шилдэг 3 залуу гарч ирж байна. Алаг барьтай гарч ирж байгаа адуучин бол сумын хөшөө авраг адуучин Жаргал тулга дунд талд халзан барьтай гарч ирсэн адуучин бол за сумын аврагтаа 2025 онд илүү дээ. 2 дугаар байр шалгарсан Болд Эрдэнэ сумын авраг адуучин бүр үсрүүнээр гарч ирлээ. Аймгийн авраг адуучин Бямсрынгийн Эрдэнэ бол даварга нь ирчихсэн залуучуудаа дэмжээл явж гарагдсан. Ер нь одоо залуучууд нь хаан тэмцээн оролдон болно. Ер нь цогөл явж идэх шүү. Эрдэнэ бол даваргын хувьд бол асуул сэтгэлтэй. За сумын хөшөө авраг адуучин Жаргал тулга явсаа. Морины зөвд бол тонгоох нь алаг мартайгаа ирсэн даад шүүраа шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрлээ. За 3 шүүгчийн 6 оноотой болж байгаа юм байна. Мөртөө ширүүн ганц замаар гарсан уурган бараа явуулсан. Тооцоол алдаж байна. За явган дээр алдах юм бол тэмцээн өндөрлөн бараа зэрэг гарч ирсэн. Байран дээр нэргүүлээд үндсэндээ 15 оноотой боллоо. За харин Жаргал тулгын хувьд л одоо осол тэмцээн уралдаанаас их явж байгаа. Хураг тосхны сайн адуучдын нэг за Болд Эрдэнэ явлаа. Ер нь Болд Эрдэнэ хувьд одоо бэлтгэл сургууль сайн л бацааж байгаа залуучуудын нэг. Саад шүүр урган дээр 9 оноо авч байгаа юм байна. Самартай гон ширүүн дээр сайхан шургуулнаа. Олон мөр гарсан олон адуу дундаас орчилж шургуулна. Сайн тооцоол алдаад алдаж байна. Явган ширүүн дээр 4 мөр гарсан. Алдчихлаа. За хурах тосхны сүүлийн адуучин сумын авраг адуучин бүр үсрэн зааваргын мэрчэрэн жигдэх явдаг юм байна. Уургаа шүүрхсэн болооч алдаж байна. За 3 оноотой мөртөө шургуулсан халдсан мөр гарсан. Алдчихлаа. Садаргийн 3 адуучин залуу Саянтай аймгийн Пэрэх тосхны 3 залуу гарч иржээ. За сумын аврагтаа 3 дугаар барьшил гарсан Ганхүү, сумын аврагтаа 4 дугаар барьшил гарсан Лав Өчр, за сумын аврагтаа 2 дугаар барьшил гарч ирсэн Батсайхан нар гарч ирлээ. За Ганхүү, Лав Өчр хоёр энэ жил аймгийн аврагтаа оролцож байсан. Пэрэх тосхноо төлөөлөөд за ингээ аймгийн бүсдээ оролцоод энэ жилийн нэмсэн уралдаан ингээд зүүн сумдын адуучдын тэмцээнүүд нь одоо өндөрлөж байна. За Ганхүү явсаа. Саад шүүраа шүүрээд мөрний явдлаас сад уургаа шүүрч байна. Өөрөө шүүрэн дээр 9 оноотой болсон. Мортой ширүүн дээр нь олон мөр гарсан. Үзүүрийн гадаг ямар гоё уургалваа. Бас л урын юм да. Бас л хараатай, мэдрэмжтэй залуу байна. Адууныхаа хөлийн бол аал уурга мөлтөлж байна. Адуучны гайхуулах эрдмийн нэгдэ. Одоо 9 оноо бол 27 оноотой болно да. Тасрахандаа 2 мөр гарсан, урдуур гарсан өөрөө хойшоо нилээ ухарж гад хайсан. Алдчихлаа. Адуу үг нь ойрхон гарсан. За Лав Өчр явсаа. Халдсан мартайгаа. Заад шүүрээ шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрч байна. Өөрөө шүүрэн дээр 9 оноотой боллоо. За мартаа шүүрэн дээр олон мөр гарсан. Халдсан гэдэг шургуулсан. Зогсоолоо. За Монгол улсын авраг адууч Амбар гэдгийг алтан жигагийн халдсан мөртэй гарч ирсэн юм байна. За энэ уургын мөр бол бас л сайн мөр доо. За одоогийн байдлаар 15 оноотой боллоо да Лав Өчр байна. Явган шүрнээр уургалсан боловч уурны үзүүр хугарчлаа. За ийм тохиолдолд одоо шууд нойллоо. За Пэрэх тосхны сүүлийн адуучин Батсайхан, Намсраа жуун Батсайхан явлаа да. За үндэсний бөхөөр барилддаг 4 жил сумын баяр нааданд үзүүрлэж энэ жил сумын зам золоо авсан. Хинтээ аймгийн Батнуур сумын баяр нааданд дөрвөлж сумын зам болсоо. За тэгээ сумын баяр нааданд 4 удаа үзүүрлэнэ гэдэг чинь бас л хэцүү шттэ. Тэгээ энэ жил одоо дутуугаа гүйцэд дундуураа дүүргэж сумынхаа баяр нааданд дөрвөлж сумын зам золоо авчаа. Сумын зам Батсайхан болж дээ. За одоо сумын аврагтаа дөрвөлж сумын авраг адуучин болоорой. За дараагийн сум болох Норивлын сумын шилдэг 3 залуу гарч ирж байна. За Норивлын сумынх нь одоо сумын авраг тогтмол зохион байгуулж, за Норивлын сумын адуучтай холбоо нэргэн Батнарын өнөөдөр тэмцээнийг одоо шүүж тунгааж байгаа. За Норивлын сумын яриа сумын 3 удаагийн авраг адуучин Аз Жаргал,
За сумын аварга дуучин Эрдэнэ жаргал. За сумын аваргаас 2 дугаар байр, 3 дугаар байр, 4 дугаар байр шалгарсан бүүн мэдхийн мөнх битг нар гарч ирлээ. За нариулан зумд бол одоо хандив шургуу тэмцээн сумын аварга тогтмол зохион байгуулагдаж олон сайн залуучууд бас төрөн гарч байгаа. За Монгол улсын аварга дуучин өндөр баасан дөрж байгаа. Хүү Батгэрэл гээд одоо сайн дуучин байдаг. За сумын аварга дуучин Эрдэнэ жаргал гарч ирж байгаа юм байна. За шүүрэ алдаж байгаа юм байна. Мөрний явдлаа зассан уурга шүүрлээ. За 3 ноттой мөртөө шургуулагч байна. Мөртөө шургуунаар олон бэр гарсан. Олон дундаас ер нь хараа таалах хэрэгтэй. 1 төглөө, 2 төглөө алдаж байна. За сумын хошоо аварга дуучин Epic компани тамирчин Аз жаргал явсан. Сумын аваргт 3 удаа дөрвүүлээд өнгөрсөн жил аймгийн аваргатаа 4 дугаар байр шалгарсан. За аваргууд шүүрэн дээр 3 ноттой мөртөө шургуулж байна. Олон дуу гарсан. За бүү мэдхийн мөнх мэдх явсан. За сумын аваргатаа төрүүлж үзээгүй байгаа дуучин ямар тач сумын аваргат 2 дугаар байр, 3 дугаар байр, 4 дугаар байрт шалгарсан. За 5 дугаар байрт бас хэдхэн хоногийн өмнө шалгарсан штэ. Тэгэхээр сумын аваргатаа жоохон дутаад байгаа л гэсэн үг. Олон бэр гарсан сайн дуучин залуу 2 адууны цаадлыг шургуулдаг гэдэг. Яагарахгүй даваа шургуулсан. Ургаалтчлаа. За өнөөдөр нэмцэн бол одоо өргөн дэлгэр сумын засаглалын хамгийн газрын нь сэтгэл гарan сайхан зохион байгуулж байна. Өнгөрсөн жил аймгийн аварга зохион байгуулсан сум. За Баян овоо сумынх маань гарч ирлээ. За Баян овоо сумын харьяат сумын адуучдын холбоон дэргүүн Тойрж бат сумын аваргын 2 дугаар байр, 3 дугаар байр шалгарсан Соломон Баяр. За сумын аваргатаа тусгай байр шалгарсан Лав Гүчир нар гарч ирлээ. За 2029 онд Хинтээ аймгийн аварга шалгуурал адуучин тэмцээн Баян овоо сумд зохион байгуулахаар улсаа манай Тойрж бат маань 29 оныг сонгож 29 онд бас аймгийн аварга сумдаа зохион байгуулахаар эрхэн авсан. За Хинтээ аймгийн аварга шалгуурал адуучин тэмцээн 4 жилээр сумдууд нь аваад тойроод явдаг. За дараа жил аймгийн аварга нь Өлзий тусган дээр зохион байгуулагдана. За Баян овоо сумын яриад Соломон Баяр явсан. Уурган дээр орж ирээд уурга алдчихлаа. Самартай шурган дээр нь 2 мөр 3 мөр гарсан. Алдаж байна. За сумын адуучдын холбоон дэргүүн Тойрж бат явсан. За шүүрээд уурга шүүрч байна. 6 ноттой боллоо. За 5 мөр наашаа зүтгэсэн. Уурган мөрөө явуулсан. Алдчихлаа. За явган дээр алдхал юм бол тэмцээн өндөрлөн 9 оноо чухлаа голно. За үзүүрийн хэр мэрийг шургуулсан. За тэр чигтээ чирэгдэж гараад 3 оноо аваад үндсэндээ 9 оноотой тэмцээнээ өндөрлж байгаа юм байна. За Баян овоо сумын сүүлийн дуучин Лав Гүчир. За мөрний зөвд бол тонгоохонд шүүраа шүүрсэн мөрний явдлаа зассан уурга шүүрлээ. 6 оноотой болж байна. Самартай шургуун дээр нь олон мөр гарсан үзүүрийн адуу шургуулсан. Ханаруулж ирээл дагаа авчлаа. Баян адуу сумд болдог тэмцээн уралдаан бол нэх мордоо ялгаад байдгүй адуу гэрн бөөнөр нь гаргаж олон адуун дундаас өөртөө сорчилж уургалаа гэдэл ер нь гаргаад идэг. Яг л одоо тэр жишгээрээ аймгийн бүсээ зохион байгуулж байна. За олон адуу дундаас сорчилж уургалж байгаа адуучин бол сайн адуучдын нэг айл гэж үздэг өөртөө бол хан энтэн нутгийн хойбор нутагт амгалан налаа хасбуу тамгатай Батчирээд сумынхан гарч ирж байна. За 2 сумын аварга дуучин гарч ирлээ. За алдсан мөртөө гарч ирсэн дуучин бол сумын аварга дуучин Болдэрдэн, сумын 3 удаагийн аварга дуучин Баярагийн Инктүр нар гарч ирж байна. За Инктүр аймгийн аврагтаас сайхан оролцсон. Ламын мөнгө бадралд ирж оролцож байгаа гэсэн. Цол тэмцээн уралдаанаас явж байгаа залуучуудын нэг. За сумын аварга дуучин Болдэрдэн явлаа алдсан мөртөөгөө. Мөрний явдлаас цаад уурга шүүрээд оноо авах ёстой. Уурга авлаа. Самартай шургуунаар нь олон мөр гарсан. Уургын мөрөө дарба тэдлэгсэн. Дутчлаа. За сумын 3 удаагийн аварга дуучин Баярагийн Инктүр. Сул шууд залуу. Сул уран штэ. За шүүрээд нөгөө хартаас илгээд уурга шүүрлээ. Самартай шургуунаар нь олон мөр гарч ирсэн. Алаг адуу шургуулсан нь алдчихлаа. Цаалан адуу гарсан үзэрэн адуу шургуулах бол та уургалсан болооч. Уурга алдчихлоо. Аймгийн авто осол ингээд алдсан. Ер нь лавхан л уургалаад байна да. Жохон гоцор татаад байна. За дараагийн 3 дуучин залуу гарч ирж байна. За Хинтээ аймгийн Тахилга тосгоны 3 залуу гарч ирлээ. За халуун мөртэй гарч ирсэн дуучин бол сумын аварга дуучин Алтан Багна.
аймгийн явар гадуучин сумын алдар туяаж ариун болдын төгсөд сумын явар гадуучин Сүхэрдэн нар гарч ирсэн. За эхлэхэд тосгон бол одоо тосгоны яваргаа зохион байгуулж өнгөрсөн жил аймгийн бүсээж хүртэл зохион байгуулсан. Аймгийн явар гадуучин сумын алдар туяаж ариун болдын төгсөд явсаа. Содорсон нутаг бол Хинтээ аймгийн Бэндэр сум. За шүүрэ шүүрээд морины явдлаас уургаа шүүрч байна. Самартай жиргэн дээр нь олон мөр гарсан алдчихлаа. За аюуган дээр нь 3 мөр гарч ирж байгаа юм байна. Ер нь зөв талаасаа л уургалаа штэ залуу бол. За 3 адуу гарч ирсэн дундлын адууг суглаал үлдэж байна. Та бүхэн удаашруултаас хараарай. Сул сайн залуучууд энийг за улсын бүсээсээ медаль авсан аймгийн бүстэй дөрүүлж яасан. Сумын аврагт 3 билүү 4 удаа дөрүүлээд байгаа. За сумын авраг гадуучин Сүхэрдэн шуутай аавыг хөө шилийн үлийн нутаг Шилимбөг тариханд очиж хүртэл хагтны өрөө төлөж ирсийн надад оролцож байла. Сул сайн залуу да. За ингээд өөрөө ямар ч хэсэн нэмэргүй болсон гэж үзээд мөртөө жургунаар нэг хектар итгэхгүй уургалж байна. За сумын авраг гадуучин Алтан баг нь холин мөртөөгөө явсан. Замарны зөвлөлт тонгоосон шүүрэ хаалдаж байгаа намрны явдлаас сад уурга хүчсэн боловч алдчихлаа. Самартаа жургунаар замаар гарсан. Уургалсан. За одоо уургын мөрөг суулганда. За тэгж ижил одоо оноогоо авна. Халиу мөрийг суулгаал авлаа. За алдарт хөхүүрийн талаас шилдэг 3 залуу гарч ирж байна. За эдгээр хоногийн өмнө за Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомжовын Зандан шатрын нэрэмжит улсын зүүн бүсийн авраг шилрүүл хадуучин хэмжээнд дөрүүлсэн Батэрдний Жанчуун юм. За сумын авраг гадуучин Хатанбаатар. За сумын аврагтаа 2 дугаар барьшил гарсан Анар нар гарч ирлээ. За Батман руу сум бол одоо сумын яваргаа тогтмол зохион байгуулж сумын адуучдын холбоо сумын засаг дарганы хүртэл дэмжин ажилладаг сумдуудын нэг талын төмөн адуучин дэмжээг зохион байгуулж ирсэн. За одоо бол талын дөвөргөө гээд дарга хэмжээг зохион байгуулдаг болсон. За Батэрдний Жанчуун юм. Одоо шүүрэ алдаад морины явдлаас засаад уургаа шүүрсэн. Самартай ширүүндэр нь олон мөр гарсан. Эргүүлсэ байран дээр нэргүүлээд 9 он аваад 21 оноотой боллоо. За бид бүхэн удаашруу тарж байна. Гоё ургалжээ. За адуун чулуугаар нутагтай байна. Батэрдний Жанчуун юм энэ жил Монгол улсын авраг шалрал адуучин нэмзэнд оролцох эрхтэй байгаа. За өвөл талын төмөн адуучин нэмзэнд төрүүлж эрхээ авсан. За авсал явган дээр уургалаад өнөөдөр 21 оноотой болоод гарч ирж байгаа юм байна. За ер нь хараатай залуу. Ер нь даруй төлөвч залуу. Дүүрэн нэг авч байна. За нар явсаа. Сумын аврагт 2 дугаар барьшил гарсан адуучин за шүүрээд морины явдлаас засаад уургаа шүүрсэн. Уургаа шүүрэхдээ бас л мэдрэмжээрээ шүүрлээ. Ер нь жоох өнгөрсөн бол алдчихаар байлаа. Самартай жургунаар бацал шургуулаад 9 оноо аваад 15 оноотой олж байна. Нийлбэр оноо. За бид бүхэн удаашруу тарж байна. 2 адууг өнгөрөөгд 3 дээр явж исэн адууг уургалаад уурган бараа суулгаад явган шургуун дээр хойшоогоо нэг алхаад шургуулсан. Алдчихлаа. За 2026 оны Батнуурын сумын авраг гадуучин Хатанбаатар ивсэн. За морины зөвлөлт тонгоохонд шүүрэ шүүрээд морины явдлаас сад уурга шүүрэх хэрэгтэй. Мөртөө ширүүн дээр нь 3 мөр гарсан. Алдчихлаа. За явган ширүүн дээр одоо оноо авч ижил дэшээ гарч ирэндээ 2 мөр гарсан. Тооцоололдож байна. За Монгол улсын авраг гадууч Амбаа гэдэг алтны жигээ авраг морин унчгсан явж байна. Одоо гарч ирэхэндээ. За 2013 оны Монгол улсын авраг гадуучин Амбаа гэдэг алтны жигээ. За Хинтээ аймгийн Баянгатар сумын яриат Хинтээ аймгийн 2021 оны аймгийн авраг гадуучин Батгшийн Идэр Батнаар гарч ирлээ. За өнгөрсөн жил Батгшийн Идэр Бат аймгийн бүстэй дөрүүлсэн. За аймгийн аврагаас 3 медаль, аймгийн бүстэй дөрүүлсэн сумын аврагтаа 4 удаа төрүүлээд байгаа залуу. За өнөөдрөөс савтайгаа нийлэн адуун зүрэг оруулж дэмжлэг үзүүлж байна. За Баянгатар сумын адуучдын холбоон тэргүүн Ганбаатарын соёл сайхан бол энэ адуучдынхаа төлөө их ажлыг хийж, нэгтгэж олон тэмцээн уралдаан залуучуудаа дагуулж явж, алдаа оног нь хийлж. За харин тэгээ залуучууд нь тэмцээн уралдаанд сайн оролцож амжилт гаргаад байгаа. За тэгэхээр одоо сумын адуучдын холбоо сайн ажиллаж байгааг шинжээ. За өнгөрсөн жил аймгийн аварга зохион байгуулад энэ жил аймгийн бүсээ зохион байгуулж байна. За Монгол улсын авраг гадуучин Амбаа гэдэг алтны жигээ авсан халдсан мөртөөгөө Монгол улсын авраг гадуучин Борчлон Сүхтэржис энэ халдсан мөрийг авсан. Ер нь л одоо сайн урган мөртэй залуу. За бид бүхэн мөртэй жургунаар нь харж байна. Дөрвөн мөр гарсан сул эзэн мөр 2 бол одоо 2 бинэ сайн мэднэ. За аймгийн авраг гадуучин Батгшийн Идэр Бат. За шүүрээд мөрний явдлаас уургаа шүүрч байгаа юм байна. За мөртэй жургунаар нь
олон мөр гарсан алга мөрийг шургуулаа зогсоож байна. За өөрийн зээрд галзан мөртөөгөө гарч ирсэн юм байна. За би түүхэн удаа шургуул гарч байна. Ерөл удаа хараатай. За хоёр ганын тамир сайтай залуу. Явган шургуул дээр 3 мөр гарсан. Шургуулсан. За тэр чигтээ чирэгдээд нэг 3 гэн аваад 18 гэнэтэй боллоо. За өнөөдрийн тэмцээн уралдаа нэг нутаг дээр гардан зохион байгуулж байгаа Дөөрлөг дарс их хаттын өлгийн нутгийн залуучууд гарч ирж байна. За 2025 оны Хан Хинтээ аймгийн аврагад дуучин Жавхланбаяр, Баярмагнаа, Бадамсөх, Гандава, Баасан сүрэн, Даваахүү, Баяр Жавхлан, Заавалар Эрдэнэ, Гандамрын Баяр сайхан, Ганбаатрын Соёл сайхан нар гарч ирлээ. Цаануудын тэмцээн уралдаа нэг ивент итгэж байгаа болон адуун сүрэг оруулж байгаа залуучууд гарч ирж байна. За баян өдрийн сумаас энэ жил Монгол улсын аврах шалрал хадгалчин нэмзэнд мөнгө болтын Жавхланбаяр явж оролцсноо. За аймгийн аврах хадгалчин мөнгө болтын Жавхланбаяр явсан. Халзамартай. За дэшүүра шүүрээд мөрний явдлаас цаад уурга шүүрч байна. Уургад шүүрнээр 9 ноттой болсон мөртөө шургуун дээр нь дөрвмөр гарсан буурдмөр шургуулах болтой. Уургалсан. За уургамаар суулганда арай л жахал авах уургалчлаа. За явган шургуун дээр 3мөр гарсан урагшаагүйгээ шургуулсан дутчлаа. За Баярмагнаа явсан да. Сулсан хадгалчдын нэг. За дэшүүрэ шүүрээд нөгөө хортоос илгээд уурга алдж байгаа юм байна. За 3 ноттой мөртөө шургуулж байна. Бага оноо адуу урдуур нь дулсан. За хараатай л энэ халдсан аддаг байран дээр нэргүүлээд 9 гэн аваад 12 ноттой боллоо. За би түүхэн удаа шурал харж байна. Хөрөн тэр хүнд нь л одоо дэвцсэн байж та урга. За явган дээр 9 гэн ав бол 21 ноттой болно. Алга мөрийг шургуулсан. Алдчихлаа. За Бадамсөх явсан. За дэшүүра шүүрч байгаа маань мөрний явдлаас цаад урга шүүрсэн. За 9 ноттой өндөр ноттой мөртөө шургуулна. Олон адуу гарсан үзүүрэн адуу шургуулсан. Алдчихлаа. За Бадамсөх нь усан сайн залуу сумын аваргаасаа 4 медальтай адуучин. За өнгөрсөн жил сумын авартааж бас дээгүүр оролцсон. Алдчихлаа. За Гандава, Лавгагийн Гандава гэдэг залуу гарч ирсэн. Авар дашуура шүүрээд авар тогттой барийн уурга шүүрхэндээ. Уурга шүүрлээ. 6 гэнэтэй боллоо. Аврагын Батгшийн Идротын морийг унаад гараад ирсэн. Адууч тэр нь өөрсдийнхөө мордыг л ирэн сургаж авах хэрэгтэй. Үзүүрд явсан шарга адууг шургуулад 6 гэнэтэй боллоо. За би түүхэн удаашруу харж байна. Ерөн одоо шуутаа авъя хөө барилдууд барилт нь шургуулчдаг залуу. За 12 гэнэтэй боллоо. Явган шургуунаар нь олон адуу гарсан. Алдчихлаа. За Баасан сүрэн шүүрэ шүүрээд борны явдлаад саад уурга шүүрнэ. Уурга үзүүр дөрхөн шүүрээд за адуучны авхаа замбаг харуулад ямар ч 6 ноттой боллоо. За мөртөө шургуунаар нь 5 мөр гарсан үзүүр дээр явж алга мөрийг шургуулсан. Хажуу талаас нь адуу орж ирээд ер нь яламгүй зогсоочхоор байлаа штэ. За тэрчтэйгээр авчлаа. За одоо 9 нот бол 18 ноттой болохоор байна. За Даваахүү явсан. За дэшүүра авчгаа маань уурга шүүрэн уурган дээр сонгоосонгүй. За мөртөө шургуун дээр 7 мөр гарсан бугуултнаа ганцаараа буулдаж байгаа. За дөрсөн нутаг бол Увс аймгийн Малчин сум гэлүүдээ. За харин бугуулыг одоо сайн эзэмсэн адуучин ямар ч гэсэн мөртөө шургуун дээр 9 гэн аваад явган шургуул хэрхээ авч байна. За би түүхэн удаа шургуул харж байна. Олон адууш гарсан юм байна. Хараатай л байна. За энэ жил Хинтээ аймгаа төлөөлж үндэсний 8 дахь наадмын буулын дөрөлд оролцох хэрхээ авсан. Явган шургуун дээр зогсоож байна. За Баяр Жавхлан явлаа. За дэшүүрэ шүүрээд морины явдлаас саад морь чирэн чигээр явлаа. Уурга шүүрч байна. За 9 ноттой морьтой шургуулж ганц адуу гарсан. Хонгор удаг ууралсан юм байна. За бид бүхэн удаа шүүрэл харж байна. За нүдний яраар чихний урдуур ууралсан юм болоо да. Их л нарийн хийсэн юм байна. Явган шургуун дээр 3 мөр гарсан. Алдчихлаа. Заавалард нь явлаа да хонгор морьтой. Шүүрэ алдсан. Морины явдал за шүүрээр нилээн дутлаа да. Морьтой шургуун дээр 4 мөр гарсан. Алдчихлаа. За Гандамрын Баяр сайхан.
Савлаанбаатар хот хан үйлдвэрүүд ирж Жамлын гардны шургуу тэмцээнд 2 дугаар барьшил гарсан. За дэшүүр урган дээр 9 гоноотой боллоо. Тэ шургуун дээр 3 мөр гарсан. Уурган мөрөд дарбад хөдлөгсөн. Үзрэн гадаг шургуулсан алдаж байна. За аюуган шургуун дээр ганц мөр гарсан. За одоо хул аддаг бол байран дээр нэргүүлээд уурган мулталчж байна. За бид хүн удаа шургуул харж байна. Ер нь адуучууны авхаал самбааг ер нь харууллаа. Ер нь хараатай байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанаас гардан зохион байгуулж байгаа. Өнөөдрийн тэмцээн уралдааны сүүлийн дамирчин Ганбаатарын соёл сайхан Баян Адар сумын адууч шалгуун дэргөө 5 алдын соёлоо гэдгээс болов уургаа дэшүүрэн дээр амарттайгаа унчих юм да. Дорнод аймаг, Дорногов аймагуудад бас шургуу тэмцээнд сайн оролцож, шаналт баринд шалгараад яваад байгаа адуучин сумын залуучуудаа нэгтгэж олон сайхан тэмцээн уралдааны зохион байгуулж 5 алдын соёлоо гэдэг нэртэй болсон. За өнөөдрийн тэмцээн уралдааныг Хэнтэй аймгийнхаа баярын нааданд 6 удаа дөрвүүлсэн Галсан Дөмөр Арслан за бүхийн тайлбарлагч Маатар Жулуу ах нар үзэн сонирхож байна. За манайгаа Арслан бол адуучин тэмцээнийг ер нь л үзэндээ өөрөө ч бас залуу наснда сайн адуучин сайн бүх явсан хүн. Ер нь Галсан Дөмөр Арслангаас ер нь за би ер нь юун дээр болохгүй байна. Юуг алдаад байгааг асуувал бас хэлхэл хүмүүсийн нэг. Сандронот адуучин залуучууд эмнэлэг хангалаас ургаж байна. Бэрх тосхны яриад ганхүү марцоо 18 гоноотой байгаа. За дэвсэн адуу сайхан бэлгсэн урд өрөнд авчлаа. За улсын зүүн бүсийн аварга адуучин Батэрдны жанчуун юм. За адуу бэлгээр явсан эвгүй бэлгэжэндэ тойрж бэлгсэн. Унчж байна. За ингэ тойрж бэлгэх тэр нь эвгүй л дээ. За аймгийн аварга адуучин Батгшин Идрат бара заран дээр барцсан. Сайхан байна оо унахгүй юм байна. За дэшүүр өгсөн. Дахиад шүрөх хэрэгтэй. За ингээ Батгшин Идрат сайхан бэлгүүлж байна. Цагаан Дөмрийн баяр сайхан 18 гоноотой байгаа. Адуу бэлгээд явсан унчих юм даяар нь унхааргүй тогтоод явсан штэ. Болсонго. За Батнар ус умээрээд анар хонгороо дундаар барцсан. За хонгороо тууч эвгүй бэлгсэн. Бас л унтж байна да. Залууч дээр тогтохгүй байна. За вин дээр сумээрээд намсрааж яв. За адуу бэлгээд явсан. Одоо дэшүүрөх хэрэгтэй. Адуу сайхан бэлгүүлж ажил оноогоо авна штэ. За бэрх тосхны яриад лав хүчээр 50 гахт өөр унчж байна. За дахиад тогтоож онмордондоо. Эр хүн 2 унна гэж юу аах вэ? За дэвсэн бас л эвгүй бэлгэж доороо. За ингээ доороо бэлгээд ах чирнэ эвгүүлдэ ингээд унчлоо. Үгэн сайхан зүгтсэн. Болсонго. За баярын жавхлан Баян Адар сумын адууч. Оноо бол 18 гоноотой байгаа. За явсаад бэлгээд явсаа. Одоо дэшүүр өгөндөө. Дэшүүр өгсөн 2 талд нь сэлгэж гуйдсан. За хайрын одоо сайхан бэлгүүлж байна. Бас л хараатай. Залуу байна. За хайрын залуучууд эмнэлэг хангалаас ургаж яхад нүддээ анж болохгүй аль гэдэг. Ахмадууд за хурхын жаргал тулга сумын шавар гадуучин. За дуу бэлгсэн бас л унчлаа. За Баян Адар сумын даваа хөө нөгөө бор азран дээр марцсан. Энэ бор азрагч гэрн төгттэй азраг байсан да. Чигээрээ сайхан бэлгэж байна. За дахилга тосхны яриад аймгийн авар гадуучин Харин болтын төгсөд Сулган цайн талын дүм адуучин тэмцээнд Булганы дэрэлд 2 ч удаа шалгараад байгаа шүү. За харин унахгүй л дээ. 2 хөлөл одоо сайхан гавчдаг. Намайг Хэнтэй аймгийн Баян Адар сумын адуучин Ганбаатарын соёл сайхан гэдэг юм байна. Тэгээ Хэнтэй аймгийн зүүн бүсийн тэмцээн сайхан болж өнгөрсөн жил 2025 онд Батгшин Идрат маань төрүүлсэн адуучдын маань нутаг зүүн бүсийнхээ адуучдын тэмцээнийг ихээр хийж явдаг боломжтой байгаа. Тэгээд энэ жил дахиад Батгшин Идрат маань төрүүллээ. Хэнтэй аймгийн зүүн бүсийн 10 сумаас дадал маань ирсэнгөө Баян утаг маань ирж амжсэнгөө бусад 8 сумын адуучид сайхан өрсөлдөж тэнцэн өндөрлөө. Нийт хүрэлцэн ирсэн адуучтай баярлалаа.
цаашдаа адуучин тэмцээн, сургууль тэмцээнд өндөр сандарсан амжилт хүсье та. За бүгдээрэнд нь энэ сайхан өдрийн мэнд хүргье. Намайг Баяатрах сумын сэсэгтрээ орлогч Нэмхүүгийн ган батгдгээ. За өнөөдөр манай аймгийн зүүн бүсийн авраг шалруулах адуучин тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. За энэхүү тэмцээн маань өнгөрсөн жил манай Баттагшин Идэр бат маань аймгийнхаа зүүн бүст төрүүлж Баяатрах сум маань зохион байгуулах эрхээ аваад манай адууштай холбооны тэргүүн соёл сайхан дүүхээ санаачлагаар энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсандаа баяртай байна. За энэхүү тэмцээнд аймгийнхаа зүүн бүсэд хүрэлцэн гэж оролцож байгаа нийт адуучдаа баярлаж талархснаа илэрхийлье. За нийт залуучуудаа адуундаа ойрхон уургандаа эвтэй байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлж байна. За баярлалаа. Адуучин тэмцээний үеэр өнөөдөр тэмцээн орлоод оролцсон адуучдынхаа дунд дээлтэй бүхэн барилдааныг зохион байгуулсан. За харин тэгээд дээлтэй бүхэн барилдаа ерэн сайхан шимтээхэн сайхан барилдаануудыг гаргадаг. За харин залуучууд нь харгуу сайхан барилдаж үнэн хүчийг үзэгч олныг бас баярлуулдаг. За тиймдээ одоо адуучин тэмцээний үеэр өнөөдөр тэмцээн орлоод оролцсон адуучдынхаа дунд дээлтэй бүхэн барилдааныг зохион байгуулж байна. За өнөөдөр дээлтэй бүхэн барилдаанд 16 бүх 16 адуучд барилдсанаас за хүчтэй барилдааны нэгэн даваа хэлж байна. За зүүнний магнаанд Баяатрах сумын ариат даваагүй барууны тэргүү магнаанд Баяатрах сумын адуучдын холбоон дэргүү Ганбаатрын соёл сайхан наргачж байна. За залуу Хатанбаатар залуу даваа хүүтэй дарсан. За Хатанбаатарын хувьд бол Хинтээ аймгийн Батнуурын сумын ариат 2026 оны Батнуурын сумын авраг адуучин Баяатрах сумын ариат даваа хүү Хатанбаатараар нэгдэж байна. За залуу Доржбат залуу анартай барилдсан. За Баяа сумын залуу Доржбат за эхлээ хутгасан. За хутгаагаар лавшруулаад дэгэ орож байна. Сайн хэрэгч хэрэгтэй. За шидсэн. За өөр дөрөө алдчихж байна. За Хинтээ аймгийн Батнуурын сумын ариат залуу Амар Баяа сумын ариат залуу Доржбатаар нэгдэж байна. За залуу Цолонбаяр баяр жавхландаа барилдсан. За урагшаа мушгаад хойгор нь өшгөлцсөн штэ. Цол барилдаан жамда. За Баяа сумын ариат Цолонбаяр залуу баяр жавхлангаар нэгдэж байна. Гоё барилдааны харуулж байна. Урагшаа мушгаад хөлн цөмрөд ороод ирэхтэр нь хойгор нь өшгөлчж байна штэ. Савсал гоё гарачаад дутуудаад өөр дээр алдчихж байна. За аймгийн авраг адуучин Жавхланбаяр аймгийн авраг адуучин Идэр батыг дахимдаа явсан. Бие суллаад дээр нь тусч байна. За Баяатрах сумын ариат аймгийн авраг адуучин Батгшин Идэр бат аймгийн авраг адуучин Жавхланбаяраар нэгдэж байна. За Гандава 2 гарын тамираараа дотор нь хаглаад мөшгөж байна. Ер нь 2 гарын тамир сайтай л да. Өшөглөөл мөшгөж байна. За энэ бол одоо Вертаа өний мэхээ. 2 бөгч одоо сайхан барилдаж байна. За Батнуур Бэрхийн 2 залуу. За урдуураа хөнтрөөд дахимдаа суулгачж байна. За Бэрх тусганы ариат Ганхүү Жанчууны мар нэгдвлаа. За өчид бүхэн барилдааны 2-ын даваа эхлээд бэлэн болж байна. За 2-ын давааны зүүнний магнад даваа хөө барууны тэргүү магнад соёл сайхан наргарч ирлээ. За даваа хөө Бэрхийн Ганхүүтэй Амбаатрын соёл сайхан Баянгадрах сумын ариат залуу Гандаваатай харсан байна. За соёл сайхны хувьд бас бэлтгэл сургууль хийж байлаа. За багшаар нь одоо Хосуур багш улсын үндийн өргөлтийн шгшээ багийн дасгалж байгуулагч Хосуур багшийн бас удирдлагын доор бэлтгэл сургуулиас базааж байлаа. За 2 бүх сайхан харгуу сайхан баруун талаараа золгоцсон. За ерөн соёл сайхан жирэн баруун талтай. За Гандаваа шахаад атсан. За шахаан дээр мөрсөн да. За Гандаваач хөдлөхгүй да дахиад бусгасан бусгаан дээр шахаад таад гүзгээд мартцоо. За асал 3 мэхийг бас угсруулж байна штэ. Эхлээд бусгасан бусгаад дутуудаа шахаад атсан. Шахаад татаад соёл сайхан бие сулсан. За тэгээд угсруулж мордоод залуу Гандаваа залуу соёл сайхнаар 2 давж байна. За залуу даваа хүү Ганхүүтэй барилдсан. Ганхүүжээс барилдаан юм да. Давхар амчихсан. Давхар хамдгийн байна, хутгадгийн байна, дахимддгийн байна. Осол уран барилдаанч залуу байна. Хинтээ аймгийн Бэрх тусганы яриат залуу Ганхүү, залуу даваа хүүгээр 2 давж байна. За Цолонбаяр дахимдаад явсан. Осол барилдаан юм да. За хонгодж яваад дутуудангууд нийгэм дахим хийчихүү даваргал. За энэ хүү Хинтээ аймгийн зүүн бүсийн аврах шалруулах адуучин нэмзээний үеэр
дээлтэй бүхэн барилаан зохион байгуулагдсан 3 даваа эхэлжээ. За залуух Цолонбаяр ган хүүтэй аймгийн авраг гадуушин Идэрбат ган даваатай таарсан юм байна. За хоёр нутгийн хоёр залуу хоорондоо таарсан юм байна. За Цолонбаяр ган хүү хоёр хөрлөө. За хоёулаа одоо барилдаанч залуу байна. Ган хүүгөө давхар хамна. Цолонбаярын хувьд одоо хонгод нь дахимд нь уцал сурцтай байна да. За ган хүү хоошоо ухарж давхар амчих үү дээ. За тэр явцсан да тэр хөлрөө. За хөлрөө нь яваад хоошоо нумарсан. За хоёр бүхэн барилдаан усан шимтэй сайхан боллоо. За Энтэй аймгийн Бэрэг тусхны яриад залуу ган даваа Цолонбаяраар 3 давж өнөөдрийн барилдааны үзүүр түрүүнд шалгаран үлдэж байна. За залуу ган даваа толгойдоо талдаа авирсан өөр дээр авирчих юм да. Татаад авирсан тэгээд тэгши Идэрбатын хувьд бол бие суллаад дээр нь тусж байна. Энтэй аймгийн Баян гадар сумын яриад тэгшин Идэрбат өнөөдрийн барилдаанд үзүүр түрүүнд шалгаран үлдэжээ. За энэ хүү Энтэй аймгийн Зөмбөсийн аврах шалрал хадуучин дэмжээний үеэр дээлтэй бүхэн барилдааны үзүүр түрүүний барилдаан эхэлж байна. За Энтэй аймгийн Бэрэг тусхны яриад залуу их ган хүү аймгийн авраг гадуучин Батгшин Идэрбаттай таарсан Баян гадар сумын засуулаар Монголын хадуучтай холбооны шүүгч Ганбат ажиллаж байгаа юм байна. За хоёр хөгч одоо хараагүй сайхан төргийн шуурхаа барилдана. За хадуучин залуучууд ер нь л одоо шургуулн барилдвал барилтна. За нуун сумар харуул харавчин штэ. 93 наадмыг ер нь үзүүлж болохоор залуучууд байгаа. За давхар хамаад дутуудсан. За давхар хамдаг үнийг чирэн давхар хамгах чирэн асал хэцүү л дээ. Идэрбатын хувьд бол хоёр гараараа л одоо хатгаж барилдаж байгаа да. За урагшаа хөндөрсөн. За төдийлний нь хөдлөхгүй байна да. За толгойг нь ургалсан. За хөлийн авсан хөл дох гэж нэг үзээд алдчихлаа. За Энтэй аймгийн Бэрэг тусхны яриад ган хүү залуу их Батгшин Идэрбатаар 4 давж өнөөдрийн дээлтэй бүхэн барилдаанд төрүүлж байна. За үзүүрөх Батгшин Идэрбат шалгарлаа. За дээлтэй бүхэн барилдааны шагналыг өнөөдрийн тэмцээн уралдааныг хамтран зохион байгуулж байгаа Баян гадар сумын засаг даргын орлогч Нямхүүгийн Ганбат төрөв бүх ган хүүд шагналыг ардуулж баяр хүргэж байна. За үзүүр өхөр Батгшин Идэрбат шалгарсан. За оюун бэлгийн Баасан сүрэн шагналыг ардуулж байна. За шүүгэн дөрвийн бөхчүүдийн шагналыг оюун бэлгийн Баяр Жавхлан Гандавагийн шагналыг за Цолонбаярын шагналыг Баяр сайхан нар шагналыг ардуулж баяр хүргэлээ. Хадуучин дэмжээнд орохоосоо гадна дээлтэй бүхэн барилдаанд оролцдог болж байна. Ер нь одоо хөдөөний залуучууд бэлтгэл сургууль сайтай адуу малтай ноцолдож хоорондоо ч гэсэн залуучууд сайхан барилдаж байгаа. За өнөөдрийн тэмцээн уралдааны уран уурагчаар Батнуурын сумын яриад улсын Зөмбөсийн авраг гадуучин Батэрдний Жанчуун юм шалгарсан. Жаргаланд багийн малчин Дамдын зүрэнгийн Хотхон Баатар 5 алдын уургаар Баян гадар сумын хадуучтай холбоо нэргөө Ганбаатрын соёл сайхан нар шагнаж уншууллаа. За энэ жил Монгол улсын аврах шалрал хадуучин дэмжээнд оролцох хэрэгтэй байгаа. За дараа жилийн Монгол улсын аврах шалрал хадуучин дэмжээнд оролцох бас эрхээ авсан. За энэ хөө Энтэй аймгийн Зөмбөсийн аврах шалрал хадуучин дэмжээний 5 дугаар байранд Батнуурын сумын яриад даваа хүү шалгарсан. За 5 дугаар байрын шагналыг Жаргаланд багийн хадуучин Отхон даваагийн Болор Эрдэнэ хурдан удмын хадуугаар шагнаж байна. За 4 дугаар байранд улсын Зөмбөсийн авраг гадуучин Батэрдний Жанчуун юм шалгарсан. За шагналыг Лавгагийн Гандава хурдан удмын хадуугаар шагнаж байна. За Баян гадар сумын малчид хөдөлмөрчид бас дэмжин оролцлоо. Өнөөдөр тэмцээн уралдаан ч өрн сайхан боллоо. За 3 дугаар байранд Энтэй аймгийн Дахилга тусхны яриад аймгийн авраг гадуучин Сумын алдар туяач Хариун болтын төгсөд шалгарсан. За хурдан удмын хадуугаар Адар багийн хадуучин Ган Дүмрийн Баяр сайхан шагнаж уншууллаа. За өнөөдрийн тэмцээн уралдааны 2 дугаар байранд Баян гадар сумын яриад Баяр Жавхлан шалгарсан. За шагналыг Монголын хадуучтай холбооны шүүгч Ганбат за хурдан удмын хадуугаар Баян гадар сумын хадуучтай холбоон дэргүүн Ганбаатрын соёл сайхан шагнасан. Өнөөдрийн тэмцээн уралдааныг
дэг журамтай сайхан зохион байгууллаа. Соёл сайхан. За энэхүү 2026 оны Хинтээ аймгийн зүүн бүсийн авраг гадуучнаар өнгөрсөн жилийн зүүн бүсийн авраг гадуучин Батгшийн Идэр хот шалгарж байна. Идэр хотын хувьд бол ингэснээр аймгийн аврагаас 3 медаль, аймгийн бүсийн 2 удаагийн авраг, сумын аврагт 4 удаа дөрвөлсөн том амжилтыг эзэн боллоо. За шагналыг сайхан багийн малчин Шулуунбаатарын мөнгө сэргэлэн өнгөрсөн жилийн хан Хинтээ аймгийн авраг гадуучин Мөнх улдын Жавхлан баяр нар шагналгардуулж баяр хүргэлээ. За дараа жилийн улсын бүсийнхээ аврагч нар гадуучны нэмээр оролцох эрхээн авч байна. За өөрийнхөө хувийн оноог, чансааны оноог бас давхар авч байна. За өнөөдрийн тэмцээн уралдааныг дэмжин ажилласан, ивент тгсэн бүх хүмүүстээ баяр саналаа илэрхийлье. Монгол адуучдын суу алдар Бадар тугай. Би Хинтээ аймгийн Батнуураас юм яриад Батэрдний Жанчын аймаг гэдэг залуу байна. Тэгээд аймгийнхаа зүүн бүст ороод 4 дугаар яриадсандаа баяртай байна. Тэгээ уран урагчийн төрөлд уран урагч гэдэг шагнал авлаа. Тэгээд тэмцээн зохион байгуулалттай адуун бол сайхан гарч зохион байгуулалттай сайхан болж өнгөрлөө. За өнөөдөр Хинтээ аймгийн маань зүүн бүсийн авраг шалгаруулах тэмцээн сайхан болж өндөрлөө. Тэгээд миний хувьд 3 дугаар байранд орсондоо баяртай байна. Тэмцээн маань өргөн дэлгэр сайхан болж байна. Жил болгоно л одоо манай адуучид маань улам өрсөлдөх сайхан чанга болж байна. Өнөөдөр энэ наадамд хүрэлцэн ирсэн 9 6 дүүр сумын 7 сумын 2 багийн 9 тас ингээд газраас оролцсон бүх тамирчидтай халуун баяр хүргэе. За өнөөдрийн тэмцээн сайхан байна. Сайхан бороош ороогүй бас сайхан нартай үлдээ сайхан өдөр боллоо. Тэгээд өнөөдрийнхөө ирэлцсэн бүх зохион байгуулсан засаг захиргааныхандаа баярлалаа. Тэгээд өнөөдрийн тэмцээнд оролцож 5 дугаар баярлалсандаа баяр тавина. За та бүхний ажилд амжилт хүсье. За Хинтээ аймгийн авраг гадуучин Батгшийн Идэр хот гэж хүн байна. Өнөөдөр Хинтээ аймгийн зүүн бүс Баяадрах суманд болж байна. Өнөөдөр нутгийн зан болон сайхан өндлөж сайхан зүүн бүсээ зохион байгуулж байна. Өнөөдөр тэгээд тэргүүн байранд орсонч баяртай байна. Тэгээд нутгийн зан болон нэрвэлэг сайхан хүсье өрөө дөө.
имийн хадгууна дуран алтан чимээдэг норны сайхан уянгууна цацны сүгэн өргөх удусны байсан хүндэж уртын туман ичхээ ургу түүхээ сэргээдэг монгол минь цацны сүгэн өргөх удусны байсан хүндэж уртын туман ичхээ ургу түүхээ сэргээдэг монгол минь ургу түүхээ сэргээдэг монгол минь Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч Үндэсний давхар даатгал хувьцат компани.